Манай хөтөлбөрийн хүрээнд эмийн сангийн бизнес эрхэлдэг ундрмаа гэж хүн байдаг. Яг нөлөөлийн малчин хөтөлбөр Цэвэнжаа гэсэн ах нь бол нөлөөлийн бүсэд орсон. Тэгээ Цэвэнжаа нь өөрийн одоо дүү ундрмаатай хамтран анх эмийн сан байгуулсан, хам богд суманд эмийн сан байгуулсан байдیں۔ Манай сургалтуудад ерөнхийдөө бол тогтмол хамрагддаг. Дээрээс нь орон нутагт байдаг одоо хамгийн эм хангалтаар хамгийн сайн эмийн сангийн тоонд ордог. Тэгээд яг хам богд сумын өрхийн эмнэлэгт болохоор олон жил ажилласан туршлагатай хам богд сумын өрхийн мөн эмийн сангийг болохоор ажиллаулдаг байсан. Манай хөтөлбөрийн хүрээнд болохоор Астра фарм гэдэг Улаанбаатарын Астра фармтай бид ундрмаа хичээг бол холбож өгсөн байгаа. Манай эмийн сангийг Амар эмийн сан гэдэг 2009 онд байгуулагдсан. Мэргэжлээр би одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. Манай санаа ухааны дээд сургуулийг 2009 онд төгссөн. Би өөрөө нутгийн хөвгт хам богдъя. Би ч урд нь анагаах ухааны дунд төгсөөд тэгээ мэргэжлэр эрэлтийн эмийн сангийн мэргэжлэгчээр нь 2 жил ажилласан. Тэгээд бас дээшээ өөрийгөө боловсруулалтыг дээшлүүлээгээд дээд мэргэжлэр нь ахиж дээшлүүл 3 жил сураа. Тэгээ сурсныхаа дараа нутгийн орондоо юм хий. Бас хүн ардынхандад ажиллая гэж бодоод тэгэл байгуулсан да. Тэгэл энэ барилга байгууламжийг байгуулахад дөнгөж төгсөөд ирсэн үед тийм санхүү хийх үсэг байхгүй шүү дээ. Тэгэл хамгийн анх л өөрөө юу хийх вүлээ эхлээл хийх хэрэгтэй болно. Тэгэл юунаас эхлэхгүй яах вэ гэвэл тэгэл хамгийн түрүүнд барилга байшингийн стандартын дагуу эмийн сангийн стандарт тустай байгаа. Тэр стандартын дагуу барих шаардлагатай болсон. Шинээр бол бас эмийн сан байгуулагдаж байгаатай холбогдуулан яг одоо бизнесмен шин төвшөнд бол ахих тийм яг цаг нь бол тулгарчаад байгаа. Тэгээд яг энэ хүрээнд болохоор бид нар бол маш их зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Компани стратеги төлөвлөгөө гаргахад нь тусалж байгаа. Маркетингийн төлөвлөгөө бас гаргахаар бол 14 оны төлөвлөгөөнд бас тусгаж оруулах ажлын талаар мөн зөвлөгөөнүүдийг өгсөн. Бизнес төлөвлөгөө тэр хамтарч хийж байгаа хэлгэр маатай. Тэгээд цааш хамтарч ажиллана л гэдэг. Ийхүү Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр нөлөөллийн бүсийн сумдын иргэд малчдын нийгмийн асуудалд онцгой анхаарч санхүүгийн нөхцөл байдлыг дэмжин дээшлүүлэх зорилгоор оюу толгой төслөөс санаачлан говийн шим хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдийг дахин шинээр хамруулан эх жилийн төсөв төлөвлөгөөнд тусгаж бодит ажил болгох эхлэл тавигдсаар байна. Говийн шим хөтөлбөрийг удирдах байгаа багийн зүгээс 2013 оны 9-р сарын 14-нд хам богд сумын төвд зах зээлийн өдрөлгийг зохион байгуулсан нь мөн л нутгийн иргэдийн аж амьдралд тус өгөөж өгсөн арга хэмжээ болсон юм. Энэ хөтөлбөр ерөнхийдөө говийн бүсэд бизнесийг дэмжих зорилготой хөтөлбөр. Тэгэхээр уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэггүй, орон нутгийн зах зээл нийлүүлэлт хийдэг, орон нутгийн компанийг дэмждэг ийм хөтөлбөр. Тэгээд өнөөдөр ингээ харж байна орон нутгийн олон одоо манай Баян Овоо, Манлаа, Хамбог, Далан Залагдаас Говь доктор гээд нэг компани маань ирсэн ингээ оролцоо явж байна. Тэгэхээр эдгээр хүмүүс маань хийсэн бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ бусдад зарах борлол бизнесүүд хоорондоо туршлагаа солилцох, холбоо үүсгэх ийм зорилготой зах зээлийн арга хэмжээ байгаа. Говийн шим хөтөлбөр маань ерөнхийдөө 50 бизнестэй ажилтдаг. Өнөөдөр бол энэ 50 бизнесүүдийн маань тал хувьчлах хувь нь шинээр бий болсон бизнесүүд байгаа. Тэгээ зээл аваад дөнгөж юмаа хийж эхэлж ирснээр батхад өнөөдөр бүтээгдэхүүн үйлчлэгээтэй болцсон. Тэгээд хөөрхөн л юм л да. Ингээ хоорондоо бие биенээ юм зарлаа. Танайх юм хийдэг юм, манайх ингэдэг гэдэг. Тэгээ ялангуяа энэ жилийн онцлог бол ногооны туршлагын төсөл байсан. Энэ төсөл маань 3 сумд хэрэгжсэн. Одоо үр дүн айгүй харагдах үс болж эхэлж байгаа хүмүүс их сэтгэлээ өдрөг байна.